За өнөөдрийн видеогоор бид нар ямар хүнд татагддаг, тэрний суур сэтгэл зүйн шалтгаан нь юу байдаг тухай доктор Габор Матегийн томьёол дээр үндэслээд ярих болно. Доктор Габор Мате нь хүүхдийн хөгжил, травма, донтолтоор мэргэжсэн Принц Харри, Жастин Бибер, Майли Сайрус гэх мэт бага наснаас алдартай болсон хүмүүсийн травма сэтгэл зүй дээр нь ажиллаж исэн маш гайхамшигтай эмч хүн байна. За энэ хүний маань хэлж байгаагаар болохоор бид нар хэн нэгэнд татагдах тэр татагдалт маань хоёр төвшөнд явагддаг. Эхний төвшин болохоор бид нар ингээд ил ухамсараараа шийдвэр гаргаж байгаа тэр төвшин байгаа. Жишээлбэл ижил сонирхолтой, ижил амьдралын хэв маягтай, ижил амьдралын нөхцөл байдлыг туулсан ертөнцийг үзэх үзлэнийг эсвэл ийм үнэт зүйлнийг гэх мэт ижилхэн зүйлүүд дээрээ суурилж бид нар бас нэг нэгэндээ татагддаг. Мөн тухайн хүний хөгжилтэй зан, халамжтай байдал эсвэл гадаад төрх нь бидний сонирхдаг төрлийн хүн байх гэх зэрэг тийм зүйлүүд нь бид нар ингээд татагддаг. Дараагийн төвшин нь илүү гүн гүнзгий. Энэ нь яг бидний тухайн хүнд татагдж байгааг нь хамгийн чухал суур шалтгаан болдог. Сэтгэлийнхээ гүнээс бид нар ямар хүнд татагдаад байдаг вэ гэхээр өөрийн бага насндаа хэн нэгнээс нэг төрлийн хайрыг аммаар байсан ч авч чадаагүй тэр хүнтэйгээ ижил төрлийн хүнд бид нар том болоод татагддаг. Тэгэхээр бид нар бага насндаа хүсдэг байсан ч авч чадаагүй тэр төрлийн тэр хэлбэрийн хайраа л авах гээд гүйцээх гээд том болоод яг тэрнийхээ төлөө л хайгаад яваад идэг гэсэн үг. За яг тэгээд энэ эрэл хайгуул дээр үндэслээд нэг хүнд гүнзгий татагдаад хайртай болоод ингээд нийлдэг. Бодит байдал дээр бодит харилцаан дээр нь юу болдог вэ гэхээр нөгөө сонгосон хүн нь яг нөгөө хүссэн хэлбэрийн хайрыг нь өгөх чадваргүй байдаг. Өөрөө ч гэсэн нөгөө хүндээ яг хүсэж байгаа хэлбэрийг нь ч гэсэн өгч чаддгүй. Яг л нөгөө бага насны хайр өгөөгүй аав ээж ойр дотны хүний гаргадаг зан шиг яг тийм занг нөгөө хүн гаргадаг. Тэгээл нөгөө мэдрэмжээ дахин мэдрээд гомдож уурлаж янз бүрээр илэрхийлж эхэлдэг. Ингээд хоёр талаас хүссэн хайраа авах гэсэн гомдол тэмцэл болж хуурдаг. Бидний ингээд гүнзгий татагдаж хайртай болсон хүн маань ерөнхийдөө л бидний бага насны хамгийн аз жаргалгүй хэсгүүд, гунигтай хэсгүүд, бидний өөрөө ч хүлээн зөвшөөрмөөргүй байгаа тэр талуудыг маань триггердэж гаргаж өгч яадаг. Нөгөө талдаа ч гэсэн бидний хамгийн гоё өвөгдөл, авьяас чадвар, тийм боломж потенциалуудыг маань ч гэсэн гаргаж өгч хамгийн гайхамшигтай хувилбарлуу маань хүргэж өгч чаддаг. Яг үүндээ бол бидний дотрыг хүнддэггүй, биднийг ингээд сэгсэрдэггүй, биднэрт ингээд гүнзгий нөлөөлдөггүй хүнд бид нар угаасаа татагддаггүй. Тэгээ энэ хүмүүс маань болохоор бидний эмзэг талуудыг харуул, өөрийгөө таних, өөрийгөө хөгжүүлэх, өөрийгөө илүү хүчтэй болгох, өөрийн мөн чанартай хүрэх, өөрийн үнээр үн цэнтэй амжилттай амьдрахт маань тусалж өгж байгаа. Бид нарын өөрөө ч мдээгүй байгаа бидний дотор байдаг тэр зүйлүүдийг маань тусгал болж харуулж өгж байгаа тийм хүмүүс байдгаа гэсэн үг. Тэгэхээр эн чинь өөрөө зоригтой, шалтгаантай, утга учиртай гэсэн үг. Яагаад энэ хүнтэй учирж байгаа нь. Яг үнэндээ энэ харилцааны бидний энэ татагдсан гэрлэлтийн гол зорилго нь юу байдаг вэ гэхээр бид нар нэг нэгээ таньж мэдгэдэн туслаад, хамтдаа суралцаад, хамтдаа эдгрээд нэг нэгээ өөрийнхөө илүү сайн хувилбар болгоход нь дэмжих зорилготой тийм харилцаа байдаг юм аа гэж хэлж байгаа. Хамтдаа ингэж өсөж хөгжиж, хамтдаа том болж ингэж амьдралыг бүтээж чадах юм бол, нэг нэгнээсээ суралцаж чадах юм бол нөгөө аммаар байсан хайраа нэг нэгэндээ ингээ өгч чадах чадамжтай болно. Гэрлэх татагдах хүнээ сонгоно гэдэг нь бол хүний ингээд хамгийн ухамсаргүй хийдэг сонголт байгаа. Олон сайн залуучууд байсан ч гэсэн муу залууд нь очиод татагдаад идэг. Эсвэл ингээд бага насндаа ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөжсэн бол том болоод хүчирхийлэх магадлалтай тийм потенциалтай хүнд илүү татагдаад байдаг. Тэр хүнээ илүү сонгоод байдаг. Тэгээд нэг харилцааг дуусгаад өөр хүнтэй авчирсан ч гэсэн тэр хүн нь өмнөх хүнтэй тийм ойролцоо ижилхэн байх гэх мэт зүйлүүд ингээ бодит амьдрал дээр маш их байдаг нь бид нар яг л нөгөө бага насндаа тэр авч чадаагүй амаар байсан тэр хэлбрээрээ л яг тийм төрлийн хүнтэйгээ уулзраад хайрыг авснараа л яг л тийм хайрлагдсан мэдрэмжийг л мэдрэх гээд байгаа.
Өөр хэлбэрээр ингээд зөндөө хайрыг өгж байгаа ч гэсэн хайрлагдсан мэдрэмж ингээд бүрэн авч чадахгүй нөгөө л гүйцэх гээд байгаа, нөгөө л багасаа хүссэн зүйлээ дахин давтаал авахгүй байгаа тийм одоо unconscious эрэл хайгуул байгаа гэсэн үг. Өөрөө ч мэдлгүүдийг сонгоод байгаа. Ухамсаргүйгээр л нөгөө танил зүйлдээ татагтаал тэрнээсээ л хайрыг авна гэж бодоод байгаа гэсэн үг. Доктор Габор Мате маань юу гэж хэлж байгаа вэ гэхээр энэ харилцаа чиний хамгийн аимшигтай талуудыг чинь харуулж өгнө, хамгийн гайхамшигтай талуудыг чинь таниулж өгнө. Энэ гэрлэлт харилцаа гэдэг бол ерөөсөө хамтдаа суралцах тухай. Хэрвээ хамтдаа суралцаж чадах юм бол гайхамшигтай хайрыг бүтээж чадна. Харин хамтдаа суралцаж, хамтдаа өсөж хөгжиж чадахгүй бол нэгнийгээ хамгийн муу хувилбар руу унгааж чадах тийм хүчтэй харилцаа гэж хэлж байгаа. Одоо ингэж бодож иж магадгүй тэгвэл нэг хүнтэй уулзраал тэрнээс өөр нь сонголт авахгүй дараагийн хүмүүс ч гэсэн яг тийм хүн байх юм бол бараг ингээд бүх юм тодорхой болсон гэсэн үг юм уу гэж санагдаж магадгүй. Гэхдээ тийм биш. Бидний татагддаг хүмүүс сэтгэл зүйн хувьд хүндээ ингээд нэг загвартай байдаг. Гэхдээ гаднах зүйлүүд нь өөр байгаа. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр бид нар ингээд илүү өөрийгөө хөгжүүлээд, илүү өөрийгөө таньж мэдээд, илүү үн цэнтэй хүн болсноороо би нөгөө татагдаад байдаг төрлийн хүмүүс дундаасаа яг өөрийнхөө хөгжүүлсэн төвшнгөөрөө, өөрийнхөө үн цэнийн төвшнгөөрөө хамгийн сайн хувилбартай нэг төвшөнд тохирно гэсэн үг. Тэгээ миний учрах хүний надаас хүсдэг зүйлүүд нь бол ерөнхийдөө ингээд нэг байна. Гэхдээ харин харилцах чадвар, хүнийг ойлгох чадвар, maturity нь илүү нэмэгдсэн, эсвэл илүү төвчээртэй, илүү тууштай, илүү ухаалаг хүнтэй би нэг төвшөнд тохирдог болно гэсэн. Тэгэхээр энэ дээр яг ингээд суур сайкийн нэг байлаа ч гэсэн хувь хүний хөгжлөөрөө амьдралаа суралцсан байдлаараа ухаалаг байдлаараа ингээд ялгаа гарна гэсэн үг. Хэрвээ би өөрийнхөө учрыг ч олоогүй, өөрийгөө үнэлдэггүй, өөрийгөө нэг тийм таньж мэдээгүй, өөрийгөө хайрлаж сураагүй тийм үе дээрээ явж байхдаа яг тэр миний хөгжлийн төвшөнд маань таарсан хүнтэй л би ингээ матч болоод байна гэсэн үг. Энэ дээр одоо өөрийгөө хөгжүүлэхийн ялгаа, бенефит нь үр ашиг нь гарч байгаа гэсэн үг. Гэтэ мэдээж өөрийгөө ингээд учрыг олоогүй үедээ нийлээд гэр бүл болоод ингээ явж байгаа бол тэр байдлаасаа ч гэсэн үргэлжлээд нөгөө суралцаад хамтдаа явж болно. Харин хин нэгэнтэй уулзраагүй эцсийн сонголтоо хийгээгүй байгаа бол өөрийгөө хөгжүүлээд өөрийгөө таньж мэдэх дээр ажиллаа явж байгаа юм бол тэр төвшнгөөрөө нөгөө категорийнхаа хүмүүсийн хамгийн дээд хүнтэй л тохирно гэсэн санааг хэлээд байгаа гэсэн үг. Ерөөсөө тэгээд хизээ өөрийгөө хөгжүүлэх юм бэ гэдг л ялгаа байгаа гэсэн үг. Ямар ч байсан өөрийгөө таньж мэдэх дээрээ л дандаа унана гэсэн үг. Тэгээ нэг харилцаанаас гараад ерөөсөө өөрийнхөө талаар суралцахгүйгээр тэр хүн л асуудалтай байж гээд дүгнээд дараагийн харилцаар орох юм бол дахиад нөгөө асуудал нь давтагдана. Жохон хэлбэр нь өөрчлөгсөн суур шалтгаан нь яг хэвээр байдаг. Тэгэхээр яг нөгөө өөртөө ажиллах харилцаа болгоноос ингээд суралцаад явах нь өөрөө суралцна гэдэг нь өөрийн талаар суралцаад явах нь хамгийн чухал одоо дэвшил болж байгаа гэсэн. Тэгхгүйгээр зүгээр ингээ нэг харилцаанаас гараад хүн нь биш байлаа гэд дараагийн харилцаа руу явах юм бол ерөөсө чанар нь сайжрахгүй зүгээр ингээд хэлбэр нь жоохон өөрчлөгдөөд нөхцөл байдал нь жоохон өөрчлөгдөх ч гэсэн суур асуудал нь хэвээрээ байдаг. Тэгэхээр л яг нөгөө өөртөө ажиллах хэрэгтэй, өөрийгөө илүү таних хэрэгтэй. Тэгээд өөрийгөө илүү хайрлаж сураад өөрийнхөө үн цэнийг ингээд яг боддоор нь ингээд гоё мэдэрч өөрийгөө үнэлж сурах хэрэгтэй гэдэг байгаа нь энэ дээр туслах гэдэг байгаа гэсэн үг. За тэгэхээр үнэхээр л токсик аимшигтай харилцаа биш бол байгаа харилцаандаа хамтдаа суралцаж, хамтдаа өсөж хөгжиж, хамтдаа нэг нэгнийхээ травма гэдгийгт нь туслах нь бидний амьдралын гэрлэлтийн даалгавар байх нэ. Тэгээ хамтдаа суралцахын хамгийн гол арга нь болохоор ярилцах. Өөрийнхөө харилцааны динамикийг ажиглаад намайг яахаар нөгөө хүмүүс ямар хариултал үзүүлээд байна. Тэр хүн ямар үйлдэл гаргахаар надад ямар мэдрэмж төрөөд би ямар хариултал үзүүлээд байна гэх мэт харилцааныхаа энэ тогтсон хэв загваруудыг маш сайн ажиглаад тэрэн дээрээ ингээд ярилцах нь айгүй чухал байдаг. Ингээд дандаа л нэг нэгнийхээ нөгөө дотор байдаг эмзэг зүйлүүдийг нь хөндөд тэрэн дээр нь ингээд тулаад байдаг учраас яг тэрийгээ гоё ингээд хамт даван туулаад ойлголцчих юм бол тэр нь өөрөө тийм асуудал биш харин ч тийм ойлголцлын бүр юм дараагийн түвшинд очичдаг.
Тэгээд яг энэ нөгөө илүү ингээд хөгжөөд харилцаа нь илүү бат бэх болоод илүү гүн болоо яваад байдаг гэсэн үг. Ер нь бол харилцаанд хүн өөрийгөө илүү мэдрээд, ажиглаад, анзаараад анзаарсан зүйлээ ингээд өөрөөсөө эхлээд засаад эхлэхээр нөгөө хүн ч гэсэн яг өөрийгөө цэгцэлж эхэлдэг. Усын харилцааны гол зорилго нь хайр сэтгэл, дотн дулаан холбоо, сэтгэл хөдлөлийн ингээд холбоогоо хадгалангаа нэгнийхээ өөрийн үннээр хэн гэдгээрээ амьдрах эрх чөлөөг олгох, өөрийн дотор байгаа зүйлүүдээ гаргахад нь туслах. Хамгийн гоё хувилбар дээрээ жинхэнэ өөрийнхөө мөн чанар дээрээ очихт нь хажуунаас нь тусалж дэмжих. Тэр замаар хамтдаа алхах нь хосын харилцааны гол зорилго байдгиймаа гэж байгаа. Тэгэхээр ер нь ингээд зөв буруу хүн гэж байхгүй, хамтдаа суралцаж чадах уу юм уу, чадахгүй уу юм уу гэдэг дээр л ялгаа байгаа гэсэн. Өнөөдрийн яриагаа энэ хүрээд өндөрлөе. Харах үнцэг та бүхэнд өгч чадна гэдэгт итгэлтэй байна. Тэгээд баярлалаа.